Өдрийн мэндэ. За шинэ жилийн өмнө энэ оныхоо хамгийн сүүлийн бичлэгийг хий. Криптовалютын хувьд. За би ер нь 12 сарын сүүлээр дандаа нэг жилийнхаа дүн хийж өгдөг тийм ээ. Тэгээ гол төлөв би өөр дээрээ гарсан алдаан дээрээс та нарт дүгнэлж хийж өгдөг ба. Тэгэхээр би энэ онд ямар алдаа хийсэн бэ? Тэгэхээр та нар бас миний хийсэн алдааг эх онд давталж болохгүй гэсэн ийм санаагаар хийдэг. За миний эхний алдаа болвол би криптовалюта жоох яарсан болов гэж боддог. Нэгдүгээр. Тэгвэл хоёр талтай. За юу гэсэн үг вэ? Би биткойныг 58,000 болонгууд 58,000 дээр аваад тэгээд 73 болонгууд зарж хийсэн. Жоохноо. Тэгээд 73, 80 хэд 90 хэдгээ зараад ерөнхийдөө бараг зарах юмгүй болоод тэгээд нөгөө биткойн 120 гараад явцсан. За гэвч өнөөдөр одоо 87,754 байж байна тий. Тэгэхээр эндээс юу гэдэг өгнөлт хийх вэ? Нэгдүгээрт миний яаран зарсаас болоод би ашгаа олох арай жоохон ахиу авах байсан боломжоо алдсан гэсэн нэг. Хоёрт гэвч одоо нөгөө 100 хэд дээр зарч чадах ч байсан юм уу ч юм уу тий. Бас шуналтж байгаа цаашаа газар амжаагүй байтал унчих байсан юм билүү тий. Тийм болохоор энэ дээр юу яах юм байхгүй. Би энийхийг харамсахгүй байгаа. За гуравт нь гэвэл нэгэнт би өөрийнхөө худалдаж авсан одоо тухайн үед $10, $20 гэдэг юм уу $100 авсан биткойн 52 дээр аваад 92 дээр юм 93 дээр зарсан бол бидэртээ тэргүй ашигтай ажилласан байх гэсэн. Тэгэхээр чинь нэг талаар бол энэ алдаа юм шиг яарсан юм шиг боловч нөгөө талаар би өөрөө ямар ч тийм их хайхтар яах нь алдагдал бол хүлээгүйх байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо миний алдаа гэж хэлж болох үгүй юу? Би бас үгүй л гэж бодож байна тий. Гэхдээ ер нь бол яг жоохон бас нэг хэсэг койныг тий одоо хэрвээ би яараад бүгдийг за 58 дээр 52 дээр би ерөөхдөө өнгөрсөн онд зарж дуусчихсан тий. Тэгээд 52 дээрээс гэдэг чинь би дараа нь 58-аас 52-өөс угаасаа хүрээгүй шүү дээ. Тэгэхээр чинь би дараагийн 70 хэд дээр аваад 90 хэд дээр зарна гэх чинь болоод гайгүй өөрийнхөө авсныг бол ашигтай зарсан. Гэвч би хурж болох байсан ашгийг одоо авч чадаагүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэж ойлгох юм байгаа хүн хүний л асуудал тийм. Тэгэхээр энэ дээр юу дүгнэлт хийх үү гэвэл ямар нэгэн койныг би нөгөө миний хэлээд байдаг юм юу вэ гэвэл бүгдийг бөөнөр нь зарж юм уу эсвэл бүх мөнгөөрөө худалдаж авч болдоггүй. Заавалчгүй чи одоо бид нар зарах дараа нь үн өсвөл зарах койнтой эсвэл дараа нь койны үн буурвал авах мөнгөтэй байхаар тэ ерөнхийдөө ийм дүн гаргаж явж явах хэрэгтэй гэж хэлэх гэж. За эхнийх нь. Хоёр дахь нь Bybit бирж дээр надад маш их одоо юу гарсан? Одоо гомдморч гэмээр юм уу да тий юм гарсан. Юу вэ гэвэл энэ нөгөө миний Bybit.com бирж маань Европын холбоонд ажиллахаа бодсноос болоод би одоо энэ нөгөө airdrop-ийнхоо юунуудыг юус аваад чадахгүй. Одоо инглишээр хардаа 30 цент, 27.8 цент, 78 цент гэдэг хахад энийг юусоо би авч чадахгүй байгаа. Яагаад гэвэл энэ Bybit.com маань юунд Европын холбоонд ажиллахаа болцсон. Тэгэхээр энэ миний хувьд бол юусэн хамгийн уур хүргэсэн хамгийн одоо гомдол нэхмээр санагдаад байгаа зүйл бол энэ. Яагаад гэвэл миний Bybit.com дээр хамаг миний реферал, миний хамаг одоо ажилдаг юмнууд энд байж идэл чинь. Ингээд энэ Европын холбоонд ажиллахгүйгаас болоод би өөрийнхөө airdrop-ийн бонусыг шагналыг юус авч чадхаа болсон гэсэн. Хоёр дахь нь. Тэгээд гурав дахь нь болох тон зэрэг Bybit-ийн одоо энэ com-ийн launch pool би бас оролцож чадхаа болсон. Яагаад гэвэл бас дахиад нөгөө Европын холбоонд ажиллахгүйгаас болоод айгүй сайн гой launch pool-д би юус оролцож чадахгүй. Энэ бол нэгдүгээрт надаас шалтгаалаагүй боловч үнэхээр одоо гомдмор тий. Одоо би бараг $200-300 бонус авах, рефералаасаа бонус авах бүх боломжуудаа би алдчихжээ гэсэн. Тэгэхээр энэ дээр бол нөгөө эрсдэл гэдэг чинь л энэ. Тэ надаас шалтгааллахгүйгээр би өөрөө яах нь вэ? Ингээд боломжоо алдаад байна гэсэн.
За одоо тэгээд Bybit-ийн Еврокийн холбоогийн Bybit-ийн биржиг нээсэн боловч тэн дээр нөгөө их гоё тэр лаунж пул мөл юмнууд нь ерөөсөй байхгүй байгаа. За энэ миний 2 дахь одоо энэ оны нэг жоохон тиймэрхүү юм энэ. Жоохноор барахгүй те би маш их хэмжээгээр бонус алдчихж байгаа гэсэн. 3 дахь нь одоо миний нэгэнтээ Bybit.com дээр юу миний доор байгаа рефералууд маань миний нөгөө Европын холбоогийнх руу орж ирэхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ бол миний хувьд үнэхээр одоо юу гэдэг гомдолтой юм байна. Гэвч одоо яа гэх вэ? Цаашаа ажиллана л гэсэн үг. За 3 дахь нь болохоор би Memcoin амар дургу та нар мэддэг. Ерөөсөө ямар ч тийм одоо юу гэдэг тийм жижиг coin-уудыг би ер нь авдаггүй. Гэвч одоо байдлаас болоод нөгөө нэг P-coin гэлөө тийм P-coin-д монголчууд маш их орсон байсан л да. Тэгээ тэр үед над руу аюул олон хүмүүс та тэр P-coin-ыг яаж юу одоо гаргаж авах яаж зарахыг заагаад өгөөч гэсэн байхгүй. Тэгэхээр би зааса тгий дөө гэж бодоод нөгөө Gate.io гэд бирж рүү бүртгүүлээ. Тэгээ заавалчгүй тэр лөө мөнгө оруулах хэрэгтэй байсан. Тэгээ би $50 USDT-гээр Bybit-с явуулсан чинь Gate.io чинь USA тэгээ доллараар гээд сүлжээ зөрсөн гэд миний $50 алга болцсон. Тэгээд одоо нэгэнтээ хүмүүс амлсан юм чинь нөгөө нэг дахиад нэг $50 оруулаад тэр $50-ороо P-coin худалдаад авсан чинь одоо та нар өөрсдөө мэдчихэе тий P-coin тухай үед хэд байсан одоо хэд болоод тэгээ нэг ясандаа би Gate.io гэдэг бирж дээр $100 алдагдлуулсан гэсэн үг. Нэгдүгээрт нь тэр нөгөө P-coin-ыг аваад алдаа $50-оор нь $50 нь тэдний сүлжээ Bybit-ийн сүлжээ хоёр ерөөсөө таарахгүй зөрөөд би уг нь мэддэг мөртлөө тэгээд Bybit руу бичсэн ч гэсэн Gate.io-роос та сүлжээг буруу хийсэн байна. Яагаад би сүлжээг буруу хийж та нар ийм сүлжээтэйгээр хат чинь үгүй манайх одоо нөгөө USDT Gate.io болохоор USA доллар гэдгээр нь авах байсан гэм анхартаад мэдгүй тэгээд ерөнхийдөө баг л намайг дээр мэдсэн гэсэн. Тэгээ би уур хөрөнгөтэй нөгөө биржээ хайцсан. За тэгэхээр би тэнд яах нь бас нэг $100 алдагдлуулсан байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ дээр дүгнэлт хийгээд би өөрөө ийм янз бүрийн meme coin дургу авахаараа би дандаа шатчаад идэг байхгүй. Ер нь бол тийм миний гашуун дуршлага түрүүчийн ондж байгаа тэрний ондж. Ер нь бол жил болгоно нэг юм авахвал тэгээ нөгөөх нь ерөөсөө үнд хүрдэггүй. Тэгэл би дандаа шатчихдаг. Тэгэхээр би дараагийн хонд ерөөсөө өгч ирсэн ч тэрийг авахгүй. За дөрөвдөх нь миний нэг стартап биш алдах шахсан юм буюу одоо нөгөө бурхан намайг ивэсэн гэдэг шиг нэг юм болсон. Юу гэвэл би Kepler гэдэг wallet-ийн тухай бичлэг хийжсэн тий. Wallet нь бол өөр аягүй сайн wallet Kepler чи. Тэгээ тэн дээр би та нарт нэг бичлэг хийж байхдаа Atom гэдэг coin-ыг би 100 Atom аваад дээр нь дахиад нэг 100 Saga тэгээд өөр бас нэг жоохон тийм eco coin-уудыг аваад stake гэж ярьжсэн. Тэгээ би нэг 50 Atom авчаад 60-ыг авчлаа тий. Тэгээд нэг 40-ыг нэмж авъя гэсэн чинь нэг ингээд нэг бараг л нөгөө юу гэдгэлээ нөгөө нэг хэрэггүйдээ л гэсэн бодол орж ирээдсэн байхгүй юу. Тэгэхээр би зааса тэгвэл Saga магийн ч авах болоод Kepler-эж авах болоод Binance дээр би юу яагаад стейклийг хайцсан нөгөөдгөө. Тэгээ нөгөө Kepler рүүгээ ерөөсөө оруулаагүй хүмүүс ч гэсэн над руу та тэр Kepler дээр энэ нөгөө eco coin-уудыг стейк хийхийг зааж өгөөд гэлсэн. Тэгэл би ерөөсөө нэг тийм эсвэл цаг хугацаа болохгүй эсвэл нэг гар ерөөсөө бичихээр болохгүй ингэж явсаар байжгаад одоо харсан чинь тэнд нөгөө хамгийн анх одоо 3 жилийн өмнө 4 жилийн өмнө тийм eco coin-ууд аваад стейк хийсэн хүмүүс бол Kepler wallet дээр airdrop-од айгүй сайн оролцсон байлаа. Өнгөрсөн жил үе тэрний өмнө одоо тэр Saga мага авсан хүмүүс бүгдээр шатсан. Тэгэхээр энэ дээр би одоо нөгөө намайг ёстой ивэгээд миний одоо шатаж магадгүй байх боломжоос би одоо өөрийгөө чөлөөлсөн. Та нар бас намайг дагаж явдаг хүмүүс гай болоод надаас ирэхсэд авсан бол бүгдөө шатах байсан байжээ. Тэгэхээр зарим нэг юм дээр би ингээд яах нь нөгөө юу гэдгэлээ дотоод хүнээс сонсох юм бол бас юу яадаг гэсэн үг тий. Заримдаа аврагддаг. Яагаад гэвэл тэр нөгөө Saga ч юм бол хөөхөн coin байсан шүү дээ их үед тий. Тэгээд
энэ саяын тэр эко койнер стейк хүмүүс хийсэн хүмүүс ихэнх нь ерөнхийдөө шатсан гэж би сонссон. За энэ дараагийнх нь. За тэрний дараагийнх нь тэрэд бот дээр би эхний дөнгөж он гарсны дараа тэрэд бот дээр тавьчаад нөгөө сайн ойлгохгүй. Тэгээ сайн ойлгохгүй байж хоёр удаа алдагдaltaй арилжаа хийсэн тэрэд бот дээр. Тэгээ сүүл рүү гайгүй явж байгаад дараа нь нэг XRP тавьчаад тэгээд одоо нөгөө янзлалгүй утсан чинь айгүй алдагдaltaй болцсон байгаад байдаг. Тэгээ одоо авахаар тэртээ дөрөв алдагдaltaй. Тэгээд ингээ гайхаад байж байна. Тэгэхээр тэрэд бот дээр юу хийх гээд нэг үл тэрэд бот тавьж байгаа хүмүүсүүд ерөөсө мөнхийн ерөөсө жоохон ямар бол солиод тий мөнхийн ингэж нөгөө тэр ботоо анализээр харж иж янзлж байхгүй бол тэрэд бот чинь бас тийм ч их амар биш шүү. Тэрэн дээр бас нэлээд сайн. Ялангуяа тэрэд бот дөнгөж тавьчаа тий нэмэх гараад ирэх юм бол зүгээр тэрэд ботоо хурдхан шиг гаргаж авчиж шинээр тавьсан хамаагүй дээр байд юм бэлээ. Тэгэхээр тэрэд бот дээр тэрийг анхаараарай. За Binance дээр болохоор би BNB хагийн хадгалсаар л байгаа. Нэг жоохон үнийн яхад нэг гаргаж авдаг юм уу гэж нэг бодсон. За зэшиг гэж аваагүй. Гэхдээ одоо энэ мэдээ зэдэг хараад байхад эх онд бас унах магадлал айгүй өндөртэй байгаад байдаг. Гэвч одоо харчлал би тэгтээ тэргүй та нарт айгүй удаан хадгалнаа би энийг ингэж байж л байна гэсэн болохоор байж л байна. За яг хөө зүгээр нөгөө өндөр байхад нь бүгдийн зараад мөнгө гаргаж аваад дахиад койн авах боломж байсан. Гэвч заримдаа зарцны дараа чинь тэгээд улам өсөө явчихдаг тал байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө ер нь бол 50% та заавалжгүй чи койнтой заавалжгүй USDT байх гэдэг ийм зарчмыг айгүй сайн баримтлаарай гэж хэлэх байна. За USDT бас Европын холбоонд ажиллахаа болчоод Европын холбооны Bybit бирж дээр USDC ажилладаг болсон маа. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон ийм асуудал гараад байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг хаана амьдарч байгаагаас шалтгаалаад бидний ажил яг бидний бодсноос арай өөр болоод байгаа. За тэгэхээр өөр чи одоо би тэгэж нэг айхтар алдсан уу гэсэн юм бол баг байхгүй дээ. Тэгээд би өөрөө нөгөө та нарт хэлдэг штэ тий би ер нь эрсдэлтэй юмд их ордоггүй учраас оны эцэст би ингээд дүгнэлт хийгээд гаргахад за тийм ч нэг тийм айхтар тэрэн дээр алдаа тэрэн дээр мөнгө алдсан байна гэсэн юм ер нь бол айгүй бага байдаг. Сая миний түрүү чи хэлсэн юмнууд дээр л би нэг жоохон мөнгө алдсан гэсэн үг. Тэрнээс биш өөрөөр нэг тийм за ястой нэг энэ мөнгө хэрэгтэй байлаа тэр чи эргээ дахиад орохгүй ястой байлиг гэсэн тийм юм бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр ерөөсөө би чи нөгөө фьючерс арилжаа хийдэггүй те. Тэгээд ер нь бол ямар нэгэн одоо мем койныг маш хямд үнэн дээр аваад хурдхан шиг зарж гарыг гэсэн тийм нөгөө яаруу санд руу юм дургу учраас ер нь алдагдал буюу одоо их тийм актер алдсан юм баг гардаг гэж дахин хэлэх байна. Тэгэхээр та нарыг ч гэсэн ер нь оны эцэст дандаа эргэж ингэж дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Хэрвээ оны эхнээс эхэлчээд оны эцэст би ганцхан хэрэгтэй ойлголт дээр ч биш тийм юм дээр ийм юм дээр ямар одоо алдаа хийсэн бэ нвэ гэд тэр алдаагаа дараагийн онд давтахгүй байх юм бол ер нь айгүй аятайхан явж идэв. Одоо тэгээд жишээлбэл би одоо дахид тэр алдааг энэ онд би ингэж гаргасан байна. Алдахгүй амьдрын гэж юусэн байхгүй дандаа бид нэр алдна. Гэвч тэр алдаагаа дахиад давтахгүй байхын тулд оны эцэст дандаа ингэж өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Миний ажил яасан байна уу? Амьдралын дээр би амьдралынхаа юун дээр нь алдсан байна уу? Одоо криптовалютын биржлэр би тийм байх байсныг тэгж хийгээ тэгээд алдчихжээ. Тэгвэл би одоо дараагийн онд ингэж ажиллах юм байна гэх мэтчлэнгээр дүгнэлт хийгээс орчихсон бол хүмүүс дараагийн ондоо алдаа харьцангуйгаар баг гаргадаг. Тэрнээс биш би алдчихна гэж айгаад яваад байх юм бол мэдээж хэрэг нэг ч юм олигтой үр дүн хүрэхгүй. За дараагийнх нь мэдээж YouTube суугаа би ерөнхийдөө баг хийгээгүй гэсэн 25 онд ягаад гэвэл надад арай өөр ажил нь илүү сонирхолтой байсан учраас тэгээ YouTube-ээс нэг их тийм амар мөнгө олохчгүй байгаа. Тэгээ ер нь олохгүй гэдэгтэй адилхан баг. Тэгээ дими би маш их цагаа өрөөд байгаа юм санагдаад байсан. Ягаад гэвэл миний өөрийн
сэдв маань их олон хүн үздэггүй учраас тийм учраас YouTube жоохон хайсан байгаа. Гэвч нөгөө нэгэнтээ monetization хийцэн болохоор бас бүр амар хайчих чадахгүй ингээд яваад байна. Тэ. За тэгэхээр одоо би эх хонд юугаа хийх вэ гэвэл эх хонд нөгөө л авто инвесттэй сонирх нь стейк хийн, трейд ботыг бүр илүү сайн хийн. За YouTube сувга харин цааш нь жоохон явуулна. Бас тэгээд сургалтаа хийн. Тэгээд нөгөө нэгтгэн ингээд миний хийдэг юмнууд бол хийдэг чигээрээ л явна. Зүгээр яг хөө крипто валют дээр би юунуудыг л одоо жоохон нөгөө нэг лаунж пүүлнүүдийг л дахиж жоохон сонирхондоо гэж бодоод байж гин. Тэр Bybit-ийн одоо нөгөө нэг энэ Европын холбоон дээр бас арай гайгүй болох магадгүй тэр жоохон хөгжиж мөгжөөд Bybit.com шиг болох юм бол тэр лүү жоохон анхаарал хандуулна. Нэг өсөндөө лаунж пүүлд оролцсон гэдэг чинь биднэрт нэг өсөндөө сул нөгөө юу орж ирж байгаа гэсэн үг. Тэгээ сул нөгөө coin орж ирдэг гэсэн үг. За тэр Bybit-ийн партнерын програм гэдэг одоо тэр нэг рефералын програмд манайхан монгол хүмүүс биенийгээ урьаад ороод илээ. Би нэгэнт нөгөө өөрөө тийм програмд орсон болохоор монголчуудын одоо доор ойсож чадахгүй байгаа. Хэрвээ зарим хүмүүс одоо тэр юу юм болоо гэдгийг сонирхож байгаа бол Bybit дээр арилжаа хийж авах хүмүүст тийм рефералны програм байдаг. Тэр их аятайхан байдаг шүү. Яагаад гэвэл яаж нэрлэдэг вэ гэвэл Bybit-ийн рефералны програм гэдэг хүмүүс нэг линк өгөөд Bybit дээр арилжаа хийдэг хүмүүс. Тэр линкээр нь орох юм бол нөгөө арилжаа хийж явах хүмүүсийн арилжааны орлого нь бие биендээ хоёр элсүүлсэн хүн, урьсан хүн, өргөцсөн хүн хоёрт юу яаж хувь тэнцэж ордог. Тэгээ нөгөө ямар хувь тавьснараа. Тэгэхээр хэрэг хүмүүс яг Bybit дээр тийм рефералын линкээр ороорой гэвэл орж болно. Гэвч нэг юм дээр сайн анхаараа гол төлөв нөгөө нэг фьючерс арилжаа хийдэг хүмүүс тийм урилга явуулдаг. Тэгэхээр би нэг урьдчилж анхааруулж хийлье гэж бодож байна. Фьючерс арилжаа хийдэг хүмүүсийг бид нэр өөрсдөө мэднэ те маш их өндөр эрсдэлтэй. Тэгэхээр тэдний урилгаар орно гэдэг чинь бас л нөгөө фьючерс арилжаар бол орох хэрэг гардаг. Тэгэхээр фьючерс арилжаа хийх гэж байгаа хүмүүс ерөнхийдөө бас нэлээд сайн бодолтой байхгүй бол энэ жил юу болсон бэлээ, фьючерс арилжаан дээр ямар их хүн шатсан бэлээ гэдгийг бас байнга ерөнхийдөө нөгөө юу гэдэг лээ урьдчилж сануулсан байвал хүмүүсийн алдах нь магадлал нь айгүй бага байдаг шүү дээ, тийм болохоор фьючерс арилжаанд ер нь болгоомжтой ороорой. Яагаад гэвэл би сүүлийн үед хараад байхад энэ forex, futures, казино тэгэл янз бүрийн ийм сонин юмнуудад хүмүүс маш их мөнгө алдаж байгаа харагдаж байна. Ялангуяа манай залуучууд бол маш их алдаж байгаа харагдаж байна. Тэгэхээр ер нь бол зүгээр л нэг тийм амархан юм бол биш дээ, тий. Тэгэхээр аль болохоор тийм нөгөө хүний азартны, хүний шунлыг хүндлэгдсэн хурдан мөнгө олох гэсэн тэгээд шатчингуудаа дахид нэмж зээлж авч ордог ийм юмудаас хол байж бие биендээ хийлж наадах чи ер нь худлаа үдийн байлээ шүү гэж сануулж алдсан хүмүүс нь авсныгаа биш ашиг хийснийг юм биш алдчихсныгаа хүмүүст сануулж би ингээд алдсан шүү гэж хэлж яахгүй бол 25-нд надтай маш олон хүмүүс бүр 50 саяар нь 60 саяар нь 100 саяар нь алдсан гэд хүмүүс над руу найз нөхд нь алдсан тэргээ хүмүүс их орж ирж исэн. Тэгэхээр эндээс ер нь жоохон болгоомжтой байгаарай гэж хэлэх байна. За тэгээд энэ 25 ондоо би та нарт энэ бичлэгийг ингээд дуусгахыг крипто валют сонирхдаг хүмүүстэй. Тэгээд дараагийн 26 оноос би тэгээд зарим үед бичлэгээ хийгээд яваад байна. Тэгээд бүгдэнд нь 26 онд эрүүлийн хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй, зорилготой байх хэрэгтэй. Тэгээ бодолтой байх хэрэгтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгээ бүгдэнд нь сайхан бүхнийг хүсье. За ингээд яг манай крипто валютын хүмүүсийн зориулсан хамгийн сүүлийн бичлэг дууслаа. За баяртай бүгдэнд нь амжилт.